Bystander гэдэг хөндлөнгөөс оролцож бусдад туслах юм үзэгдэл байдаг. Үүнийг сэтгэл судлалт бол бас альтруист зам байдал, альтруист зан чанар гэж нэрлэдэг. Үүний эсрэг бол эгоист чанар буюу амиач их явдал байдаг. За энэ бол илүүтэй нийгмийн сэтгэл судлалтай холбоотой асуудал юм аа. Хүн ер нь нэгээс илүү тооны хүн бүрдэх үед хувь хүний ухамсараа бол алддаг. За хувь хүний ухамсараа алдна гэдэг нь бол ерөөсөө бие дааж илүү оновчтойгоор зөвөр рационалаар шийдвэр гаргах магадлал нь илүү буурдаг. Үүнийг бол бид нар зам хөндлөн гарахтаа гарцаар гарахтаа их ажиглаж болно. Улаан гэрэл хасж байгаа хэдий ч хүмүүс улаан гэрлээр зам хөндлөн гарч байгаа бол түүнийг даах жишээ нь. Гэтэл энэ үрээнд бол бид дүрм, ёс, суртахууны асуудлыг зөрчиж байна гэдэг бол үл ойшоодог. Тэгэхээр нэгээс илүү хүн бүрдээд ирэхлээр тэр хүмүүсийн олонхыг ингээд дагаад бид үйлдэл шийдвэр гаргах чад байдаг. Тэгэхээр нийгмийн сэтгэл судлалт бол энэ альтруист шин чанар бол зарим тохиолдолд өвөг дээдсээс мань өвлөгдөж ирсэн шин чанар гэж үздэг. Жишээ нь ерөөсөө хүн бол их тийм сул дорой энэ өвсөн дэжээлтэй дэжээл тийм амтан учраас заавал сүргэлж асуудлыг давж шийддэг ийм онцлогтойгоор ирсэн. Ийм учраас бие биендээ туслах ийм хамтын зан үйлийг чухалчилж үздэг байсан. Гэсэн хэдий ч яг нийгмийн хүрээнд энэ олоолаа болоод ирэхлээр бусдад найзнаасаа болоод амиач их асуудлууд бол их гардаг. Жишээ нь 1960-аад онд Нью-Йорк тохиолдсон нэг юм альтруист шин чанарыг тайлбарсан ийм алдартай кейс байдаг. За тухайн үед бол бүхэн шөнийн турш нэг эмэгтэй хоёр хулгайчтай амь өрсөж тэмцэлсэн байдаг. Тэгээд бүхэн шүнжин тэр хавийн гудамжинд аврал ирсэн боловч хинч туслаагүй ингээд амь насаа алдсан байдаг. Ингээд дараа нь цагдаа нар тэр хавийн оршин суугчдаас асуухад бүгдээрээ хин нэгийг туслана байхаа гэж найдсан байдаг. Одоо миний хэрэгч байхгүй бах та гэж үзээд тусалцаа шаардлагатай хүмүүсийг бид үйл ойш хандлагатай байдаг гэх юм уу та. Үүнийг бол бид нар бас автобусны буудал ч юм уу эсвэл олон хамарсан ялангуяа маань Монголын нөхцөлд үйл их хатуу ширүүн уур амьсгалтай ийм үед бол гудамж талбайд архитрүүлэн гэрлээд тасарч унсан ийм хүмүүстэй их тархалт тохиол байдаг. Тэгээ үүнийг ажиглахлаар хүмүүс тусалдаггүй. Яагаад гэвэл ингээд тасраад унцсан арх ууцсан учраас надад хамаагүй. Эсвэл хариуцсан хүмүүсүүд нь энэ хүмүүсийг барьж тогтооно үстэй, туслана үстэй гэж найддаг ч юм уу. Энэ бас л тэр 60-аад оны кейстэй адилхан бусдад туслана гэж найдсантай бол яг ижил кейс юм байна. Янз бүрийн сэтгэл судлалын туршилтуудаас ингээд аваад үзэхэд хувцас тааруулхан ер нь нийгэмд гадаад имижээр арай тийм сөргөөр тааруугаар үнэлэгдэж байгаа хүмүүсийг бол бид тусалдаггүй. Илүүтэй өнгө үзэмжийн сайхан байх юм бол бид тэр хүмүүст тусалдаг. Гадаад өнгө үзэмжийн сайн хүмүүс гудамж талбайд амь нас нь эрсдээд ч юм уу өвчин зовёор үүсээд унаад өгөх юм бол тэр хүмүүст бид нар илүү туслах хандлагатай байдаг. Гадаад үзэмжийн тааруу байх юм бол бид тусалдаггүй. Тэгэхээр эндээс үтсэх юм бол хүн ер нь бусдад туслах өөрийгөө зольж бусдад тус хүргэх гэдэг бол дэндүү тийм харгас гэмээр бусдын өнгө үзэмжинд ингэ хандсан ийм шин чанартай байдаг. Гэвч үүнийг бас буруутгах аргагүй. Энэ бол яг нийгмийн сэтгэл зүйн асуудал.